Тэр бүмийн Тейлор хэмээн нэрлэгдсэн бат оргилын шуугианд хэрэгэс. Худалдаа үйлчлийн банкны инхтайван салбарын харилцагчийн үйлчилгээний ажилтан Бат Оргил гэх залуу өөрийн албан тушаал банкны дотоод танилтын сул талыг ашиглан харилцагч гадаад иргэдийн дааснаас тэрбум шахам төгрөг үргэлжилсэн байдлаар хулгайлсан нь ил болж нийгмийн анхаарлыг татсан юм а. Тэрээр 2023 оны 11-р сарын 15-наас 2024 оны 4-р сарын 30-ны өдрийг хүртэх хугацаанд нийтдээ 53 удаагийн гүйлгээ хийж гадаад улсын нэр бүхийн 14 иргэний хугацаагүй хадгаламж болон долларын 10, төгрөгийн 6 буюу нийтдээ 16 даснаас их хэмжээний хөрөнгийг хууль бусаар завшсан юм а. Кадруулбал Бат Оргил нь бэлнээр зарлаг гаргах хэлбэрээр нийт 90.7 сая төгрөг, 36,600 буюу нийтдээ 215.5 сая төгрөг завшсан бол дотоод шилжүүлэг хэлбэрээр 248.1 сая төгрөг, 149,800 ам доллар буюу нийт 754.3 сая 29,297 төгрөгийг банкны систем дотор шилжүүлж нийтдээ 969.8 сая төгрөгийн хохирол учруулсан байна. Бат Оргил хулгайлсан мөнгнөөсөө 640 сая төгрөгийг ээжийнхээ голомт банкны даас руу, 648.9 сая төгрөгийг өөрийн хаан банкны даас руу тус шилжүүлсэн байна. Мөн үеэл ах чин зоригийн даас руу 220.8 сая төгрөгийг шилжүүл, үүнээс 103.8 саяыг нь иргэн өөрийн даас руу буцаан авсан байна. Үеэл ах нь өөрийн даасанд орж ирсэн 119 сая төгрөгийг бэлэн мөнгө болгон авч зарцуулсан бөгөөд үүнээс 15.5 саяар хувийн өрөө төлж үлдсэн 103 сая төгрөгийг гар дээрээ бэлнээр авсан тогтоогдсон байна. Гэвч тус этгээд өөрийгөө хохиролтой холбоогүй гэж тайлбарлан өнөөг хүртэл аль аль нь ямар нэгэн төлбөр нөхөн олгоор төлөөгүй байгаа. Энэхүү хулгайсан гүйлгээ нь бараг хагас жил орчим үргэлжилсэн бөгөөд банкны дотоод аудитын шалгалтаар илэрсэн. Удаан хугацаанд огт гүйлгээ хийгдээгүй гадаад иргэдийн хадгаламж болон харилцах дансны зайны аудит хийх явцсан энэ зайлангийн хэргийг илчилсэн. Мөн ганц нэг харилцагч банкны төвд жиг бүхий гүйлгээний талаар гомдол гаргаснаас асуудлыг нэгтлэн шалгаж камерын бичлэг шүүж үзэхэд тухайн дасны эзэмшигч банкны салбарт ирээгүй атал Тейлор Бат Оргил ганцаараа гүйлгээ хийж буйг илэрчээ. Энэ хугацаанд тэрээр ахлагчид шалгуулалгүй гүйлгээ хийдэг системийн дотоод танилтаас бултдаг байсан нь батлагдсан байна. Хулгайсан мөнгөөрөө тэрээр жирийн нэгэн банкны ажилтан биш, жинхэнэ тэр бомтны амьдралыг амсаж байсан. Бат Оргил нь цахим мөрөдөд тоглоом их хэмжээний мөнгө хийж бүр 230 сая төгрөгийг ч хожиж байсан байна. Мөн түүний тансаг хэрэглээний бас нэгэн хэсэг нь шөнийн цэнгэний газар руу тайчигч бүсгүйчүүд байв. Тэрээр нэгэн тайчигч бүсгүйд ухаангүй дурлсан бөгөөд энэ дурлал нь түүнийг өдөр бүр VIP өрөөнд 3-4 сая төгрөгийн өрөнд тансаглаж бүсгүйг өөрийнхөө хажууд суулгаж дуулуулах, бусад бүжигчдийг ойртуулахгүй байх хэмжээний харилцаа руу орсон. Тайчигч бүсгүй мэдүүлэг. Би Бат Оргилыг танин анх тийм нэртэй бааранд ажилд ороод удаагүй байхад манайд үйлчлүүлэх гэж ирээд танилцсан. 2023 оны 12 дугаар сараас 2024 оны 4 сарын сүүл хүртэл бараг өдөр бүр ирдэг байсан. Ирэх болгондоо VIP өр авдаг. Намайг хажуудаа суулгадаг. Үнтэй арх, хоол захиалж өдөрт 3-4 сая төгрөгийн тооцоо. Намайг өөр охинтой холихгүй зөвхөн надтай ярьж дуулж сэтгэлээ илчилдэг байсан. Гадуур болцгоёг ч санал болгодог байлаа. Гэхдээ би зөвхөн ажиллаа л хийсэн. Бидний хооронд ямар ч мөнгө өөр авлага байхгүй. Баарны ажилтны мэдүүлэг. Би тим нэртэй клуб 2023 оны 1-р сараас 2024 оны 7-р сар хүртэл бармен касс хийдэг байсан. Энэ хугацаанд Оргил гэх залуу бараг өдөр бүр ирдэг байсан. Заримдаа ганцаараа, заримдаа найзуудтайгаа орж ирдэг. Тэрээр манай клубын бүжиглдэг нэг охинд сайн болсон учраас түүний бүтэн өдрийн орлогыг 2-3 дахин илүү өгөөд VIP өрөө авдаг байсан. Кассчны мэдүүлэг. Би тийм нэртэй бааранд касс хийдэг байсан. Оргил нэрээр үйлчлүүлдэг намхан шар залуу 2023 оны 11 сараас 2024 оны 5-р сар хүртэл 4-5 удаа тогтмол ирж VIP өрөө авч үнэтэй арх ууж манай охидыг бүжиглүүлдэг. Төлбөрөө банкны картгүй гэж хэлээд миний данс руу шилжүүлдэг байсан. Би зөвхөн касс хийж байсан. Мөнгийг нь авч тайлагнаж бааранд өгдөг байсан. Бат Оргилыг мөрдөн шалгах ажиллагаа дуусч шүүхээс 4.6 жилийн хорих ялгаанасан байна. Харин түүний хамтрагч хулгай мөнгийг зарцуулсан үеэл ах чин зоригт ямар ч ял оноогоогүй бөгөөд өнөөдрийг хүртэл банкны учруулсан 969.8 сая төгрөгийн хохирлоос нэг ч төгрөг нөхөн төлөөгүй байгаа нь тогтоогдсон байна.